Hi манайха өрөөмөнд unboxing бичлэгийг daily vlog-то оруулчихъя гэж бодсон чинь арай урт болчих шиг боллоо. Тэр бичлэг тийм учраас тусна бичлэг болоод оруулъя гэж бодлоо. Тэгээд шууд бичлэг рүүгээ орцгоё. Зя. Энэ ихтэй 2 хуваагдаж ирсэн байгаа л да. Дараагийн удаа үлдсэн юугаа харуулъя. Амар ядарчлаа өдөржингөө гадуур явцж байна. Энэ цүнх бай. Нара. Вау. Хөргөн. Дотроо ийм банттай тэгээд ийм урт осортой. Тэгээд хэлбэрийг алдагдуулахгүй гэдэг юм хятад агаар. Тэгээд доторх зайн амар том юм байна. Ийм жижиг гэрний. За энэ бүр амар таалагдлаа. Nice. Хувцас ах шиг байна. Ийм авлаа гэдэг юм. Энэ болохоор юм хослол байна. Ийм урт саарл майктай тэгснэ ийм эртүүзэн ийм өмдтэй. Өмдөж үзүүлнэ дараа. За дараачих нь болохоор энэ болохоор iPad-д авсан байхгүй юу? iPad-ны би нөгөө нэг миний iPad-ыг ингээд гадуур дагуулж явах гэдэг. Гадуур дагуулж явах. Гадуур ингээд авч явхад ингээд гартаа ингээд бариад байдаг байхгүй юу? Тэгээд тэхгүй тулд ийм iPad-ны ийм цүнх авсан. Энэ дотор хийждэг тэнгүүтээ энэ дотор нь болохоор ингээд цэнэглэгч маус ч юм уу тиймэрхүү юмнуудаа хийждэг. Тэгэл эндээс нь барайл ингээ аваад хөргмөд хамгаалтч болчихвол юм байна. Би одоо гэхдээ нэг хэсэгтээ юм захиалахгүй. Ер нь одоо ингээ болоо. Дахиж ер нь бол юм захиалахгүй гэж бодож байгаа. Энэ хүүгийн хувцас шүү дээ. Хүүтэй баахан хувцас захиалсан байхгүй юу? Энэ яг одоо таарахаар ирсэн байна. Ямар хөөрхөн юм бэ? Энэ хадаа. Ястай хөөрхөн юм байна. Энэ яг нөгөө өмнөхөн заяа. Би нэг хүүдэд хувцас захиалсан чинь амар томыг захиалсан байж таарад. Тэгээд энийг жижигрүүлж авсан. Cute. Харалта. Ваа. Энэ харин амар том юм уу? Ямар ядаргаатай. Энэ ч том ирчихжээ. Энэ одоо дандаа том хөхтэй хувцас захиалсан. Хараа. Шилэнийг авчдаг. Дараачих нь болохоор ийм Apple Pencil байгаа. Тэгээд яг нөгөө нэг одоохондоо яг оргиг нь авах боломжгүй байгаа учраас төр зурдаа хэрэглээндээ хэрэгжилж болохоор л юм чин заавал оргиг нь авах гээд яах вэ гэж бодоод ийм Apple Pencil захисан байгаа. Apple Pencil гэж энэ Universal Stylish Pencil гэж юм л да. USB-тэй, Type-C-тэй. Тэгээд нилийн хүнд юм байна. Ийм Apple Pencil захиалсан байгаа. Гоё л юм байна. Ганцаар яриадсан чинь бичээгүй шүү дээ. Энэ л гутал байгаа байхгүй юу? Би яг нөгөө улаан хүрэн өнгөнд жоохон донтсон байгаа шүү дээ. Тийм улаан хүрэн өнгөтэй юм битинг авсан. Ямар хөөрхөн юм бэ? Хараа. Энэ бүр үнэхээр хөөрхөн байна. Ийм битинг авсан байгаа. Тэгээд энэ болохоор сүүлийнх нь
Энэ болохоор манай найзын сормоос байна. Манай найзын 2 сормоос захиалуулсан. Тэгээд тэр нь ирсэн байна. За тэгээд өнөөдөр тэгээд дөнгөж каргоноосоо бараа авсан чинь каргон дээр дахиад 2 бараа ирсэн байна гэдгийгсэн баггүй. Тэгээд би бас дахиад юм захиалсан байгаа. Тэгээд тэдрээгээ ирэхээр нэг мөсөн каргогоо авчий гэж бодоод байна. Тэгээд хэрвээ энэ бичлэг айгүй цөөхөн бол зааж. Цөөхөн минуттай болчихмаар нөгөө daily vlog-то оруулчихноо. За нөгөө хослолч нь ингэж харагдаж байна. Тэгээд нөгөө цүнхээ барихаар таалагдлаа. Ийм өмнө ийм үртэй юм өмсөж үдчихэж байгааг баггүй. Тэгээд гайгүй цохиодах шиг байна. Амар эмгтээлэг мэдрэмж авд юм байна. Тэгээд таалагдлаа. Тэгээд энэ хүртэл хамт байсан баярлалаа. Дараагийнхаа unboxing бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.